Өнгөрсөн 7 хоногт Бельги улсын зүрхэн тус газар байдаг Термонд гэдэг нэг жижигхэн хотод энгийн өглөө эхэлж байсан юм байна. За яах вэ? Тэгэл нэг кафе хангалал янз янзын талх нарийн бооны өнөр холилдоол ерөнхийдөө нэг зуны өглөө яаж эхэлдэг дээ тийм л эхлэл явж исэн байгаа. За дихтэл удалгүй зэрэг цагта одоо боо машин тэрэг шаваад боо хүмүүс гүйлдээд бужиналдаад эхэлсэн байгаа. За энэ хүмүүс хаашаа явж гүйж ингээд араас нь дагаад харсан чи яхааргүй нэгэн хотын заахын хорооллын нэгэн байшингийн барилгын талбаар их олон хүмүүс бужиналдаад цараг цэгдээд тууз энтер татаад бөө юм болсон байгаа. За нутгийн ард иргэж юу гэж бодсон бөхөр энд хүчин танхаа гарч юу болоо яач вичив гэд хүмүүс шаваад харсан чи яхааргүй барилгын ажил эд явагдчих үед нэгэн оюутан залуу тухайн зойрын давхар буюу бункер юу гэдгийг подолын хэсгээс их хэмжээний эрдэнэс алт мөнгө олсон гэсэн тийм яриа хөөрөө бол гарсан юм байна. За энэ цагдаагийн газрынхан болон холбогдох албаны нөхдүүд ирчихсэн хэргийн газрын үзлэг хийгээ байж итэл Бельгийн нийслэл Брюсселээс хотоос прокурорын зөвшөөрөлтэй прокурорын албан хаагчид маш яралтай бас хүрэлцэн гэрсэн байгаа. За тэгэхээр энд болж байгаа үйл явдал бол нэлээд цар хүрээг хамарсан томхон хэрэг болж байгаа нь бол ойлгомжтой болж байгаа. Энэ барилга юу ямар учиртай гэхээр яг хэвдээ нэг хоёр давхар дээр үе нэг хуучин байшингийн засвар үйлчилгээний ажил бол явагдаж исэн юм байна. Энэ дээр нэг хувийн халтуурын хааганыг хэдэн хүмүүс ирчихсэн барилгын ажил авцсан. Тэн дээрээ бас залгуулад энэ 100 амарж байгаа нэг хэдэн оюутнуудыг бас ажлууд 5-10 цас тоншихгүй бүгд л ажил төрөлтөө ир бужинжсэн юм байна. За энэ дотор 18 настай энэ жилиг сургуулийн 1-р курст орж байгаа Коби гэж залуу зойрын давхарт нойлын бохир усны сувг шууд ухах ажилд ороод жоту барьчихсан газар балвж исэн юм байна. За ингээ газар балвж явах үед жотуны үзүүрт хатуу зүйл тохиолдсон. Онгоолгоод харсан чинь нэг жижигхэн сейф байсан юм шүү. За тэгээд сейфийг онгоолгоод харсан чинь ихэн дээр нь болохоор баахан зоосон мөнгө. За нэг баахан зоосон мөнгө олчлоо гэд инээгээд гар оруулаад ухаад үстэлт ороос алтан гултмаа гарч ирсэн байгаа. За алтан гултмаа олдонгууд яг 18 настай Коби гэдэг бэлэг залуу чинь дээшээ өнгөж харж байгаа дээгүүр барилга ажил хийж байгаа бусад оюутан залуучууд юу гэдээ бусад барилгачид руугаа харангуудаа бит алт оллоо гэж орилсон байгаа. Мэдээж барилгын ажил хийж байгаа баачканууд бүгд гүйлдээд хамаг юм хаяад яваад очив харахгүй алт харсан. За анхудаа алт харж байгаа хүмүүсийн нүд бол их сонин харцтай байх нь бол ойлгомжтой. Гэтэл барилгын ажил хийж байгаа арай бас нэг олон жил хаага энтерт явчихсан нэг багийн тэр нь хэлсэн байгаа. За энэ бол алт байна. Энийг хэдүүлээ цэрэг цагдаад нь дуудаад өгөх ёстой гэдэг анхны дуудлагыг гар утсаараа бол цагдаад өгсөн юм бэлээ. За ингээд цагдаагийнхан ирээд хүү юу болов ингээд хамаг юмыг бичиж аваад хүмүүсээс мэдүүлэг аваад анхны бүх зүйлүүдийг бол процессын дагуу хийсэн. За шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ирээд энэ хэрэг дээрээс эд мөрийн баримт хайж хэсгийг аюулгүй болгож энэ тэндэн хөл хорой тогтоож байгаа. За энэ мэдээллийг авсан Брюссел хотоос прокурорын ирээд энэ хэрэг бол хэмжээний мөнгө угаасан гэмтвэргийн бохир мөнгө байх бас магадaltaй байна. Энэ хэргийг эцлэн шийдэгдэл энд хураагдсан алт мөнгө эрдэнэс юу байдгийг авдар сав жоту бүх зүйлүүдийг Брюссел хот руу татан авч тэнд архивлан хадгалж энэ хүү хэргийн үнэн учрыг олтол хамгаалтанд авж яана гэдэг зүйлийг хэлсэн. За удалгүй телевиз радиогийн баахан баачканууд гүйж ирээд барилгын ажилтнаас бол мэдүүлэг авахад бас хамаагүй мэдүүлэг өгч болохгүй хэрэг шалгагдж байгаа учраас энэ үсэн өгсөн юм ярьсан байна. За хүүч бол яг телевизийнхэнд би ингээд ажил төрлөө хийж ирсэн. Тэгээд 18 настай оюутан бас энэ мөнгөний бас нэг 10% нь олдчихвол ойролцоогоор 9 сая орчим еврогийн олдоц үнэт хэдлэл байгаа юм байна. Энэний нэг 10% гэхээр 900 мянган евро авчвал энэ намар хичээл сургуульд ороход бас үзэг балцсан хүн аваад бас амьдралаа сайхан эхлэмээр байна гэдэг тухайг бол ярьсан байгаа. Нэг дар түмэнч бас хөөрхий хүүд бас 5 цагийн өгчөөсөө эртгэн гэсэн юм ярьдаг.
Прокурорууд юу гэж хэлж байгаа юм гэхээр энэ алтан гулдмануудыг яг гардал үүслийн тодорхойлоход хэмжээний цаг орно гэж хэлсэн байгаа. Алтан гулдманууд дээр хувийн тоо шифрүүдийг хийсэн байхаас гадна яг үйлдвэрээс анх цутгалтандаа гарсан бүх тэр код нэг буйн регистрийн дугаарууд нь байгаа нь бол ойлгомжтой болсон. Тэгэхээр энэ алтны гардал үүсэл хаанаас эхэлж ин тэндээс нь эхэлж хөөнө гэсэн. Аль банкнд анх цутгагдаж хамгаалагдаж ингэж загтны нийлүүлэгцэг ямар хүмүүс авсан тэр хүмүүс ямар гараар дамжуулж энэ зойронд энэ хэмжээний алт хураагдав. Энэ байшингийн жинхэнэ эзэмшигч түрээслэгч орж гарч ирсэн бүх хүмүүсийг судлахаас өөр аргагүй байхгүй. Энэ хэдэн оноос хойш байгаа байшин барилга гэдгээс ихсүүлээд зарсан өгсөн бүх түрээсэлжсэн хүмүүсийг прокурорын эрүүгийн эрен сурвалжлагын мөрдөн байцаагч нар араас нь явж хөөцөлдөж нэг бүрчэн асуудал судлах ажил гарч байна. Ард иргэд болон Олз момгийг олсон тухайн багийнхан тэр залуу бол ерөнхийдөө нэг 10%-аас үнэлүүлээд аваад бас арын ажилдаа орё гэж бодож байгаа баг. Тийм юм байхгүй. Энд чинь өөр асрын хэмжээний татвараас нуусан бохир аргаар олсон нуун дарагдуулсан хин мэдэгдэхгүй юм бохир мөнгө байгаа учраас энэ хэргийг бол нэлээд удаан шалгана. Шалгах үйл явц бол миний мэдж байгаа ойролцоогоор нэг дунджаар 15-20 жил бол золтдог үргэлжилдэг. Ягаад гэхээр энэ бохир мөнгөтэй чинь энэ миний юм байгаамаа гэд ороод ирэх тийм тэнэг хүн байхгүй. Энэ чинь эдмүрийн баримтаар бэхжүүлж, баримтжуулж гарцааг нь отолж энэ хэргийг чинь урагшлуулна. Тэгэхээр энэ олон гулдмаа гэдэг чинь олон гардал үүсэлтэй байгаа. Ер нь бол нэлээд олон жилийн үйл ажиллагааг явна. 18 настай энэ хүү энэ бүх зүйлийг эцэс мухарлагдаж эцсийн бүлэг тэндээс нэг хувь байна уу 10% байна уу юу байна уу авна гэдгийг бол хэлэхэд бол үнэхээр хэцүү байгаа. Яг эрдэнэс олсон хүн бол эрдэнэсийнхээ үр шимийг өнөөдөр аваад маргаашнаас хүртээд явчих юм бодож байгаа. Ёстой тийм байхгүй. Иймэрхүү түүхүүдийг хараад байхад их адармантай. Жишээлбэл энэ барилга дээр үйл ажиллагаа явуулж байна гэдэг чинь саяхан нэг хүн худалдаж авсан гэсэн. Авсныхан дараа засвар үйлчилгээ хийгээд зочид буудлуулна уу, гэр орон болгоно уу ямар нэг юм процедурын үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн. Үлддэг хөргийн гэрчилгээ гарсан байсан уу, гараагүй юу, хэн эзэмшиж байгаа вэ, түрээсэлж байгаа вэ? Энэ бүх хүмүүс чинь хуулиндаа өөр оролцогч гэдэг утгаараа бас тодорхой хэмжээний хэрвээ энэ эзэнгүй алт байх юм бол хувь хүртэх тийм шаардлага гардаг байгаа. Тэг ямар ч үсэн энэ залуу ерөнхийдөө энэ алтнаас бараг хувь авах нь уу, эсвэл бараг юу ч авахгүй хоосон сэтгэл санаагаараа хохирох нь уу, эсрэгээрээ бүр нөхцөл байдал буруугаар хэрэгж ял авах хэмжээний бас асуудалд орооцдох уу гэдэг нь өөрөө цаг хугацаа ирээдүй рүү ингэж шийдэгдэх үйл явц болж байгаа. За ямар ч байсан байглаас олдчихсан цэвэр тийм алт бол биш гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Яа харахгүй ардаа бохир мөнгө учраас энэ бохир мөнгөний үйл ажиллагааг нэг бүрчлэн эд грамаар нь шинжилгээд асар хэмжээний цаг орно гэж. Ерөнхийдөө нэг иймэрхүү хүний хувийн эдлэн газраас алт мөнгө олно гэдэг өөрөө их адармантай. Жишээлбэл Швейцарт болж ирсэн нэг тохиолдол гэдгийг айлын хашаанаас алтан зооснууд олоод тухайн зоосоо их л сандрахтаа өөрийнхөө гэрт авчиж нуугаа дараа нь маргааш нь цагдаад авчиж өгөөд үнэнч байдлын илэрхийлэл гэдэг нэр хүндийг авч ирсэн хүн эцэстээ тухайн алтан зоосыг олсон газрын эзний өгсөн сөрөг гомдлын дагуу хэрэг шалгагдан байцаагдаж бараг хоригдонгоо шахаж үүнээсээ гарахын тулд өмгөөлөгч авч хууль шүүхийн үйл ажиллагааны турш 3 жилийн турш өглөө оройгүй байцаагдаж ингэж явж явах үед ажил төрлөө алдаж сэтгэл санааны асар их хохирол авахаас гадна шүүх цагдаагийн үйл ажиллагаа явсаар байгаад энэ хүн олсон үнэ юм байна. Энэ хүнд 7000 еврото тэмцэх урамшууллыг олгоо гэдэг эцсийн шатны шүүх гарч ирсэн байдгийг. Тухайн үед 3 жил дамсан шүүх цагдаа өмгөөлөгч гэдэг энэ бүх зүйлээс болж энэ залуу 15,000
еврогийн шүүхийн болон өмгөөлөгчийн зардлыг өөрөөсөө төлцсөн байжсэн байдаг. Тэгээд нөхөн олгуургээд нэг 7000 гэхээр өөрт нэг 7000 гаруй еврогийн хасагтай гарч 3 жилийн үйл ажиллагаа өндөрлөж харин тухайн алтыг олсон одоо тэр газрын эзэн буюу одоо сүүлд худалдаж авсан нөхөр гинти хэмжээний алтан зоосыг аваад өөрийнхөө одоо мөнгө төгрөгөндөө нэмэрлээд сайхан ингийн амьдраад явж исэн юм тохиолдол байдаг. Тэгэхээр Европод та алт олвол хаанаас хиний ямар аймаг мужийн одоо тэ хиний эзэмшлийн газраас алт олсон бэ яасан бэ гэдэг чинь өөр аюулгүй гол зүйлийг одоо илэрхийлж илдэг. Одоо тухайн газрыг эзэмшиж байгаа болон түрээсэлж байгаа өмчилж байгаа хүмүүсийн одоо давуу эрх төр олсон ол зомог төр бол ерөнхийдөө нөлөөлждөг. Олсон хүн бол яг эрдэнсийн санг нээсэн гэдэг тийм одоо статустаар байдаг болохоос биш тэр алтны 100% эзэн тэрний тэдэн хувийг авна гэсэн тийм одоо зүйл бол байдаг. Иргэний хуулиудаар янз-янзаар явсан процедурын үйл ажиллагаанууд нь өөрөө хүнийг их ядраасан үйл явдал болдог байгаа. Тэгэхээр энэ 18 настай бэлэг залуу маань яг ийм бага залуу наснда ийм хэмжээний алт болоод асар их адреналин болон аж аргалын гоё юмнуудыг бол авч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ шүүх цагтаагийн үргэлжилсэн өгөө аваа дээрээс нь энэ бялуунаас хүртэх гэсэн төр хувийн хөвшил янз-янзын одоо тэ бохор гэмтэргийн бүлэглүүдийн бас одоо тэ янз-янзын ороо гараа юмнуудаас болоод бас их шантрах үедээ одоо энэ үргэлжилсэн цаг хугацаа сэтгэл санаанд нөлөөлөх үе цаашдаа ирээдүйдээ итгэхгүй байх вэ гэх мэт юм бас олон хүмүүсийн сэтгэл бол харагдаж байна. Зарим хүмүүс олоод өөрөө нуугаад авчихгүй яасан гэж байгаа. Тэнгүү зарим хүмүүс яаж нуухын хамт олонтойгоо байж иж энэ хүн ч одоо тэ тэр барилгын талбайгаас 72 кг-ийн жинтэй алтыг яаж одоо зөөвөрлөж авч гарах юм, яаж дараа нь борлуулах юм. Энэ бүх алт чинь өөрөө одоо дагаарлуулсны бичгтээ алт худалдаж авч байгаа бүх хүмүүс эрүүгийн эрүүл сурвалжлага болон мөрдөн байцаах тагнуул одоо юу гэдэг байгууллагуудтай дамдамтаа давхар холбоотой өгөө аваатай бай. Мөн гэмтэргийн бүлэглүү зохион байгуулалтаа одоо картелүүд энэ алттай холбоотой байх юм бол бас тэ энэ алтны сүүдэр бол ерөнхийдөө нэлээд хар бараанаар эргэж байгаа. Хэмжээний одоо мөнгө хэмжээний одоо хар сүдэртэй байдаг гэдгийг та бүхэн бол мэднэ. За ямар ч үсэн энэ залуу тэгээ зураг хүрэгтэйгөө одоо бэлгэн сонин хэвлэл одоо дэлхийд даяар одоо ингээд тарцсан байгаа. За энэ мөнгийг яг олоод энэ залуу хэсэг хугацаанд тэнэгэлсэн гэж байгаа. Энийг өөрөө авчихгүй болохгүй юу гэдэгтэйгээ өөртөө тухайн үедээ зөрчилдөөд 1000 франк байсан юм уу 1000 евро байсан бол хамаа алга хамтлагийнхантайгаа хамт хоолунд аваад идэж бас болох. Гэтэл чи ийм хэмжээний алт гулдмаа заавал тэр цагдаад нөхөстэй гэдэг тийм шудраг үнний одоо тал руугаа хэлбийсэн гэж хэлж байгаа. Угаасаа энэ хэмжээний алтыг би заргасан юм аа гэж ширхэглээд бариад энэ тэргээр хаалгуу татхад угаасаа олон хүний анхааралд одоо өртөж өөрийнхөө амнаас аюулгүй байдал цаашдаа эрсдэлд орох юм нөхцөл байдал бол үүсдэг байгаа. Улмаар тухайн одоо өмчлөгч газрын эзний гомдол гаргах юм бол энэ хүн чинь өөрөө холгон хэрэгцэрдэгдээд одоо орон шоронд орох хэрэгтэй болно. Орон шоронд орлоо гэхэд одоо алтны хэрэгээр орж ирж байгаа хүний чинь эвээ минь хөрхий гэж хэн ч одоо өрөвдөж хайрлахгүй. Энэ тэнд алтан гулдмаа аваад нууцсан одоо тэ сайхан цаг ирэхэд түүнийхээ ашиг шимийг хүртэж магадгүй гэдэг дээр шоронгийн удирдлагууд болон цэрэг цагдаа хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөнгийнхэн прокурорынхан эсвэл гэмтэргийн бүлэглэл хамт сууж байгаа алтан хулгайч нар бол ерөнхийдөө шоронд байсан байгаагүй гарсан ч гэсэн араас нь бас хүү хаягаа санаа тавиад явах юм өндөр магадлалтай болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө энэ залуу бараг алт олсон өөрөө бараг айгүй хэцүү юм шиг, аз юм шиг одоо тэ эз юм шиг ийм сонирн байдалд одоо ерөнхийдөө орчиж байгаа. Монгол одоо алтмалт олоод түүнийхээ ашиг шимийг хүртээд сайхан амьдраад явж байгаа хүн амьтны түүх байдаг бол доороо сайхан бичээрээ. Ямар ч үсэн энэ залуугийн одоо юу гэдэг хүмүүс хэлээд байгаа 10% эсвэл зарим 1% нөхчөөчтэй ч гэж яах шиг зарим талын нөхчөөчтэй ч гэдэг ийм яриа хөөрөө бол одоо бэлгийн сонин хэвлэр л их гарч байна. Тэгээ яг хүний сэтгэл зүйд хэцүү байдаг л та хэмжээний алт юм уу эрдэнэс олцоод түүнийхин ашиг одоо тэ үр дүнг үзэж чадахгүй өөрөө олсон мөртлөө өөр одоо газар хадгалуулаад өөрөө тэрэндээ хүрх хэрэггүй хүртэх хэрэггүй хувь авах одоо тэ боломжгүй он жилүүд цаг хугацаа өнгөрөөнө гэдэг өөрөө сэтгэл зүйд бол асар хэмжээний том дарамт болдог. Энийг ингээд олон түүх хараад байхад
бараг алт осноос алт олоогүй байх үеийн игэл чиний амьдрал хамгийн аажиргалтай амьдрал байсан юм уу да гэмээрч гэсэн тийм олон түүхүүдээс уншижсэн болохоор бас их боддог. Тэгээ 18 настай залуугийн цаашдын амьдрал одоо энэ процедурын олон жилийн үйл ажиллагаа, өмгөөллийн хөлс энэ төргийн олон зүйлүүдээс болоод бас тэ хитрхи залуугасаа нуурах үе, шантрах үе, ядрах үе гэж бас би их одоо санаад сууж байгаа. Тэгээд ямар ч байсан энэ түүх цаашдаа яаж үргэлжлэж одоо ямар үр дүнд хүрэхийг би бас араас нь хүү хаягаад бас тэ санааноо тавиад ерөнхийдөө харж байна. Тэгээд тэр үед одоо янз янзын хөөрхөн мэдээлэл тэ янз янзын ашигтай үйл явц энэ залуу руу ирэх юм бол та бүхэн бас оруулаад гаргалаад ингээд явуулж байна. Тэгээд та бүхэн гоё түүхүүд суугтайгаа орж гараад ойрхон байж байгаарай. Дараагийн одоо иймэрхүү алт мөнгө олоод амар гоё амьдэрсэн хүмүүсийн түүхийг олж одоо та бүхэндээ одоо сонирхуулнаа.